Дэлхийн сэрвэнт хүлгэн янцааж дээлтэй бүхний шүлэг тэрэлдэг онгод хиймэртэй Монгол түмний их хэлний өдөрт зориулан найргийн их цэнгүүн болор цом наадмын 33 удаагийн тэргүүн шүлгүүдийн эзэд нэгэнд орчуулж дуутай, хууртай, найрагтай үдэш ганцхан удаа тохиож байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын зохиолчдын эвлэл хамтран анх удаа болор цомын эзэд чуулганыг зохион байгуулав. Наад хэдэн найрагчаан хайрлаа. Тэнгэрт тэврүүлэх минь л үнэн. Хайрааран тамин Монголон шүншиглий. Газрын үг үнэн билээ. Монголын зохиолчид зарим найрагчдыг Бразилийн зуны олимпийг Монгол түмэндээ шууд хүргэх энэ аянд нэгдэж байна. 33 удаагийн болор цомын эцсийн шүлгүүд Гэсэр жангарын шарлсан хуудас Монголын их амар амгалан гэр дүүрэн хүүхэд Монголын их амар амгалан Үхэл миний цагаатгал, үхэл миний ижидэн оч томилолтоо Монголын сонинууд Японоор мэдээ нийтлэхэд би үхнэ. бас тэдгээр яруу нарагчдын зохиосон дуу хоороор нэгэн үдсийг хамтдаа өнгөрүүлье. болор цомын шүлгүүдийг нэг танхимд нэг агшинд Таны худалдан авсан тасалбарын үн Рио 2016 зуны олимпийн наадмыг шууд дамжуулахад зориулагдав. Найргийн садан эрхэм та бүхнийг 5 дугаар сарын 4-ний 19 цагт соёлын төв өргөөн туглан саадахыг өрье. Болор цомын их чуулган